Special Olympics Mongolia. Монголын цэцгийн олимпийн хороонд хүүхдүүдэд, залуучуудад эцэг эхүүд гээд бүлүүдэд зориулсан маш олон төсөл бүлгэрүүдийг зохион байгуулалтыг та бүхэн маань мэдж байгаа. Тэгээд өнөөдрийн Family Health Forum буюу одоо эцэг эхүүдэд зориулсан эрүүл мэндийн хөтөлбөрийн маань форум энэхүү одоо хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар зохион байгуулагдаж байна. Тэгээд нийт одоо 37 эцэг эх оролцож байгаа. Тэгээд энэхүү форумыг яагаад зохион байгуулахаар болсон бэ гэхээр эцэг эхүүд маань дандаа оюуны онцгой хөгжилтэй хүүхэд залуучуудынхаа эрүүл мэнд боловсрол хөгжлийн төлөө цаг хугацаа зориулсараад өөрсөндөө цаг хугацаа зарлуулж чаддгүй шүү дээ. Тийм учраас өнөөдөр нэг өдрөгч болов яг өөрсөнд нь зориулж тэдний эрүүл мэнд, сэтгэл зүй, бусад эрүүл мэндийн одоо үзлэг зэргийг одоо энэ эцэг хүүдэд зориулж зохион байгуулахаар Монголын цэцгийн олимпийн хороонд 1 сарын турш зохион одоо бэлтгэл үйл ажиллагааг хийгээд өнөөдөр ингээд энэ хүү газар зохион байгуулж байна. Тэгээд нийт одоо форумд оролцож байгаа эцэг эхүүдтэй болон Монголын цэцгийн олимпийн хорооны баг ажилчдаа бүгдэнд нь маш их баярлалаа. Хүүхдийн хөгжил, төлөвшөл, боловсрол эцэг эх та бүхний оролцоо нэн чухал. Special Olympics Mongolia.